Ер нь манай парламент дээр анхаарлын улс төр их давмгаалаад зарим гишүүд маань бодлогын мэтгэлцээ, бодлогын асуудал гэхээсээ илүү камер зориулж их үг хэлдэг болсон байна. За миний хувьд бол одоо наран цогт нэр дэвшигчийг дэмжиж байна. Гэтэ энэ дээр 3 тодорхой асуулт бас танаас асуумаар байна. За нэгдүгээрт бол манай улсад мэдээж зээлийн их өндөр байгаа, хүртээмж муу байгаа гэдгийг бид нар бүгдээрээ л ярьж байгаа. Хүн болгоо энийг мэддэг, ярьдаг. Үүний голлох шалтгаан нь бол инфляц гэдгийг бүгдээрээ хүлээн зөвшөөрж байгаа. Инфляцийн түвшин өндөр, бодлогын хүн өндөр. За яг хөө ингээд нөхцөл байдлаас болоод бодлогын хүн маань өндөр байна. Гэхдээ одоо Монгол банкны бодлогын хүн 12%. За хэрэглээнд гарч байгаа зээлийн хувь одоо хүү бол 17, 18 цаашлаад 20% байна. Тэгэхээр бодлогын хүү болон энэ зээлийн хүүгийн ялгаа бол нэг 5-8% зөрүүтэй байна. Гэтэл өндөр хөгжилтэй улсуудад энэ одоо ялгаа бол 2-3 хувьд баригддаг. Бодлогын хүүтэйгээ маш ойрхон явж ирдэг. Тэгээ энэ олон одоо хувийн хүүгийн ялгаа таны бодлоор юунаас болж ийн гэж бодож байгаа юм. За нэгдүгээрт тэр макро докторгүй байдлын эрсдэл нь хэдэн хувь гэж бодож байна. Валютын ханшийн эрсдэл нь хэдэн хувь гэж бодож байна. Уул уурхай мөчлөгийн эрсдэл нь хэдэн хувь гэж бодож байна. За иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэл муу байгаатай холбогдуулалттай буюу хууль эрх зүйн орчны шинжилгээ хийгдэхгүй байгаатай байгаатай холбоотой эрсдэл нь хэдэн хувь гэж бодож байна. За мэдээж энэ дээр бид нар бас улсын хурлч гэсэн арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгэхээр улсын хурлын зүгээс энэ бодлогын хүү болон зээлийн хүүгийн ялгаа заагийг багасгахад иргэддээ хямд хүүтэй зээлийг олоход улсын хурлын зүгээс ямар одоо хууль эрх зүйн дэмжлэг, бодлогын дэмжлэг хэрэгтэй гэж та үзэж байна. Нэгдүгээр асуулт. За хоёрдугаар асуулт. Бизнес эрхлэгчдийн дунд одоогийн зохицуулалтаар яг факторингийн үйлчилгээ гэж байдаг. Энэ бол өөрөө нийлүүлэлтийн одоо санхүүжилтийн маш чухал хэлбэр байгаа. Тэгтэл одоогийн нөхцөл байдал дээр энэ факторингийн үйлчилгээний эрсдэл бол зүгээр энгийн зээлийн эрсдлээс өндөрт гэж үзсэн байгаа. Тэгээ ийм учраас энэ маань өөрөө хүртээмж багтай эрсдэл өндөртэй гэдэг юм руу яваад бидний нөгөө бизнес эрхлэгчдийн дунд зээлийн төрөлцсөн одоо факторингийн зээлийн үйлчилгээ бол ерөөсөө хөгжиж чадахгүй байгаад байна. Тэгэхээр энэ нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн чухал хэрэгсэл факторингийг банкуд хөгжүүлэхэд одоогийн активын ангиллын журам дээр юу саадуулж гин гэж та үзэж байна. Монгол банк энэ чиглэлээр одоо зохицуултыг ер нь эргэж харах бололцоо байгаа юу гэдэг дээр таны бас бодлыг авмаар байна. За 3 дахь асуулт бол хэрэглэгчийн эрх ашиг талаас асуумаар байна. 1 минутаа дарга нэмээд авчия. Банкны үйлчилгээнд бол зээл төлбөр тооцооны үйлчилгээнд дээр одоо хурдан цахим зээлийн үйлчилгээ бол нэмэгдэж байгаа. Тэгээ хүртээмж бас сайжруулах талаар ч гэсэн явагдаж байгаа. Гэтэ энэ цахим зээл төлбөр тооцооны энэ бүтээгдэхүүн үйлчилгээний холбоотой хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудал нэлээд яригддаг. За нөгөө талаасаа нөгөө банк санхүүгийн байгууллага эрсдлийг бууруулах зохимжтой арга нь юу вэ гэдэг асуудал яригдаад байгаа. Тэгээд нөгөө сүүлийн үед бол энэ банкуудын олгож байгаа цахим зээлийн чанар бусад зээлтэй харьцуулахад чанаргүй зээлийн хувь хэмжээ нэлээд өсөд байгаа юм байна. Тэгээ энэ эргэн төлөлт харьцангуй муу байгаад байна. Тэгэхээр энэ дээр цахим зээлийн эрсдэл өндөр байгаа шалтгааныг та юу гэж ойлгож байна? Энэ талаар төв банкны зүгээс юу хийх ёстой гэж бодож байна гэдэг дээр нэр дэвшигчээс хариулт авъя. За наран цогт хариулъя. За та зээлийн хүү өндөр байгаа бүтцийг юу гэж харж байна вэ гэх тээ. Тэг эхний хэлэх зүйл бол мэдээж хэрэг бид нар олон улстай харьцуулах нь зөв. Гэхдээ ижил төстэй эдийн засгийн бүтцийн хувьд ижил байгаа улсуудтай бид бас өөрсдөө харьцуулахгүй бол харьцуулж явах нь бас зүйтэй. Тэгэхээр нөгөө бид эдийн хөгжиж буй орны яг эдийн засгийн бүтэц оролдог орлого үйлдвэрлэл хэр хэмжээнд өссөн байна. Тэгээд энэ төлбөрийн тэнцэл маань ямар явж байгаа вэ гэдгээс бас нэлээд суур үзүүлэлтүүд бол хамаарч байгаа. Юунаас бол бодлогын үүдээр нэмээд бүтцүүд ямар байна? Үндсэндээ л 4 бүтц байгаа. Их усүр өөрөө 12%. Дээр нэмээд нэг эрсдлийн таны хэлж байгаа эрсдэл бол 2.5. За үйл ажиллагаа бол 2.5. Тэгээд банкуудын ашиг нь 1.5 гэсэн ер нь нэг юм ойролцоо тооцоо бий бол хувьдаа гаргаж үзсэн. Тэгэхээр эрх зүйн хувьдаа ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ гэдэг бол улсын хурлаас энэ шүүхийн энэ зээл санхүүгийн барьцаа авдаг энэ шүүхийн маргааныг энэ чиглэлд хийгдэж байгаа зээлтэй холбоотой шүүхийн маргааныг
их хурдан шийдвэрлэдэг болох хэрэгтэй. Турк энтергээ зарим улсуудад энэ ерөөсөө бараг цахим бүртгэл болсон юм бэл автоматар нөгөө шийдэд явцдаг барьцаа өргөн. Нөгөө талдаа мэдээж их хэрэглэгч хохирох барах гэдэг асуудлууд давхар бах. Гэхдээ энэ дээр ингээд нухацтай хандаад Төв банкнаас бас гаргасан бэлдсэн тооцоо судалгаа бол би байгаа байх гэж бодож байна тийм ээ. Тэгэхээр энэ чиглэлд бол бид нар зайлшгүй ажиллаж иж энэ эрсдлийн зардал буурна. За үйл ажиллагааны зардлын хувьд бол бас түрүү би хэлжсэн өнгөрсөн жилтэй харьцуулахад банкны ашиг бол нэг 16 орчим хувиар буураад тэр юунаас болсон байна уу гэхээр хүний нөөцийн зардал нь бол 14 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь бол одоо банкуд маань бас үйл ажиллагааны зардалд шахагдж байгаа гэсэн үг. Тийм. За тэгээд ашиг бол 1.5%. За ашиг ч гэсэн өнгөрсөн жилээсээ бол бас буурсан. Тэгээд манай гишүүдийн бас хэлээд байгаа нь тэр өөрийн хөрөнгийг ашигтай харьцуулахаар өндөр байна гэдэг нь тэр нь бол бас үнэн байгаа. Өөрөөр хэлбэл өөрийн хөрөнгөө бас нэмэгдүүлэх шаардлага байна гэсэн үг. Тэр хэмжээгээр банкуудын эрсдлийг бууруулах. Зүгээр нийт гаргасан зээлтэйгээ харьцуулсан харьцаа нь болохоор бас олон улсын түвшинд очсон байна гэсэн үг. Зээл гараа тэрнтэй холбоотой үйл ажиллагааны бас тодорхой зардлууд гарч байна гэсэн үг. За цахимжиж байгаа хэрнээ ингээд бас хураамж банкуудын бас би нэгдсэн дата авч үзсэн. Тэгэхэд яалтчгүй бас үйл ажиллагааны тэр ашигын нэлээд том тэр хураамжийн зардал мардал дээр байлаа. Гэхдээ мэдээж бид нар асуудалд хандахтаа ялангуяа Төв банк бол энэ банкуудтай өнөөдрийн гишүүдэд банкуудын үйл ажиллагаатай холбоотой нэлээдгүй зүйлүүд яригдлаа. За энийг бол одоо Төв банк хяналт шалгалтынхаа үүргийн хүрээнд яг бодиттой тогтоож хянаж шалгаж зохицуулалтынхаа үүргийг гүйцэтгэх хэрэгтэй. Би тодорхой ялангуяа саяны тэр ипотекийн зээл дээр гарч байгаа доголдол төр бол одоо ажил томилогдвол ажил аммагцаа хяналт шалгалтыг бол нэлээд өргөн хэмжээнд оруулж шалгах ёстой байна гэж бодож байна. Түүнтэй адилхан яг анализ судалгаа бид нар хийж үзэх ёстой. Энэ яг зардал үнэхээр бодиттой байна уу? Эсвэл одоо ингээд хөрөнгө оруулалтаа нөхөөд бодиттой бууруулах боломж байсаар байтал ийм хэрэглэгчдийг хохироож байгаа асуудал байгаа мó гэдэг зүйл дээр нухацтай ажиллана. Тэгэхээр ер нь бол Төв банк бол асуудалд ингээд нухацтай хандаж яг тооцоо судалгаа хийгээд тэгээ энэ ард иргэдээс ирж байгаа асуудал ингээд их За